Хүүхдүүдээ энэ ямар биетийг дэлгээс вэ? За өнөөдөр бол залуу өвч Түмэн жаргал маань ээлжид хичээлийг зохион байгуулж бүсийн сургууль болох шинэ хөгжил Баяндун Сэргэлэн сумын залуу бага ангийн багш нар хамрагдаж байгаа. Мөн өнөөдөр өвчтэй байгаа 7 сурагчдын 5 сурагч нь бол өнөөдрийн хичээлд бол орон зайнаас үл хамааран гэрээсээ хичээлээ үзэж байгаагаар бас давуу байлаа.